За гişүүд баярлалаа. Тэгэхээр Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдаж снаас хойш 33 жилийн түүхэнд Монгол улсын их хурлаас анх удаа үндсэн хуулийн цэцэд хандан үндсэн хууль тодорхой хууль үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргагдаж байгаа. За тэр утгаараа энэ бол бас анхны жишг тохиолдол болж байгаа гэдэг маань цаашаа тийм прецедентийг одоо эхлүүлж байна. За энэ бол би их зөв жишг болох ухаа гэж бодож байна. Тийм учраас улсын их хурл хүсэлт гаргасан тохиолдолд үндсэн хуулийн цэц маргаан үүсэх үгүй юу гэдэг асуудлыг хилцдэггүй. Шууд үүсгдэг. Шууд үүсгээд шууд цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ шууд хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэдэг онцгой тийм горимтой. За тэр утгаараа энэ тохиолдлыг бол би дэмжиж Тэмүүжин гишүүн ч гэсэн үндэслээ бас нэлээд нухацтай сайн боловсруулж орж ирсэн учраас бас дэмжиж байгаамаа. За энэ бол ингээд дараагаар үргэлжлэх нэ. За цаашдаа улсын их хурл үндсэн хуулийн цэцэд олон асуудлаар би хүсэлт гарах байх гэж бодож байна. Тухайлбал миний хувьд одоо энэ пүрвдөрж манай сандгаа байна өөрч юм байла. Цогтбаатар дарга гэдэргээд бид нэр өнгөрсөн парламентын үед энэ шүүхээс буцаадаг асуудлыг болиулсан юм аа. Нотол чадахгүй бол цагаатаг гэдэг ийм зарчмыг эрүүгийн процессын хувьд суулгасан. За харамсалтай нь шүүх үзмжээр зарим хүмүүсийн хэргийг шүүхээс буцаагаад байгаа. Өөрөөр хэлбэл бидний баталсан хуулийг тодорхой кейс тохиолдлуудаар хүнээс нь ялгамжтай хандаж авч үзэж байгаа тохиолдлууд гарч байна. Тухайлбал одоо миний ойлгож байгаа энэ найдлаа гишүүн алтан уяг гишүүдийн хэргийг шүүхээсээ буцаацсан гэж би ойлгоод байгаа. За энэ бол шүүхээс дээдчтний шүүхээс дооцчны шүүхүүд чиглэл даалгавар өгж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл одоо нотлогдохгүй бол хүнийг цагаатах ёстой. Нотлогдож байгаа бол шууд ялаа өгөх ёстой. Тэрнээс биш чи ийм ял өгөөдөр чи ингээд өг гэж ийм чиглэл даалгавар өгдөг байгууллага бол шүүх бол биш. Мөн прокурор мөрдөн шалах байгууллагын дутуу хийсэн ажлыг шүүх гүйцээдэг байгууллага бас биш. Тийм учраас бид бас хууль зүйн байнгын орооны гишүүд хамтдаа энэ асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандаж энэ асуудлыг үндсэн хуулийн шүүхийн хэмжээнд эцэслэн мухарлах санал хүсэлт гаргая гэсэн ийм санал бодолтой байна. За өчигдөр Алтан гэрэл сайд нэг мэдээлэл хийсэн байлаа. Энэ даваагийн Цогтбаатар гишүүний асуудлаар. Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гараад гин буруутай гэд үздсэн. За энэ бол одоо хуулийн мухардалд орцсон гэж хэлсэн байлээ. Хуульд бол мухардал гэж байдаггүй. Хууль мухардсан бол үндсэн хуулийн цэц өөрөө энэ мухардлыг арилгаж явах ийм одоо чиг үүрэгтэй. Хэрвээ улсын их хурл мухардчаад байгаа юм бол үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж энэ асуудлаа шийдвэрлэгдэх ёстой. Бид улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна гэсэн үндсэн хуультай мөртлөө улсын их хурл нь ард иргэдээс хууль биелүүлээ гэж шаардаад байх улс төр эрх зүй ёс суртахууны эрх байхгүй болж байгаа. Тийм учраас би энэ даваагийн Цогтбаатар гишүүнийг одоо би хүнийх нь хувьд ерөөсөө ярьж байгаа асуудал биш. Та одоо ойлгож байгаа гэж бодож байна. Би хөгжлийн банкны хэргийг үзэж байгаа ч гэсэн энэ даваагийн Цогтбаатар гишүүнийг би гин буруутай өдр гэж би олж харж байгаагүй. Жишээлбэл. Тэгвэл шүүхийн шийдвэр гарчаад байна. Улсын их хурл энэ дээрээ жишээл энэ. За үнэхээр энх хэрэг гишүүний хэлж байгаачлан 33 жилийн түүхэнд анх удаага улсын их хурл үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж байгаа. За хүсэлт гарах болсон шалтгаан бол бас нэлээд нюанстай. Монгол Улсын үндсэн хуулиар улсын их хурлын шийдвэр зөвхөн үндсэн хуулийн цэцэд хянагддаг. Үндсэн хууль зэрэгцсэн хэсэг асуудлаар. Гэтэл өнөөдөр практик дээр юу болсон бэ гэхээр Монгол Улсын их хурлыг ердийн шүүх дуудаж байгаа. Улсын их хурлын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудал, шийдэх болсон үндэслэл гэх мэтлэн олон зүйлийг шүүх нотлохоронтын хэмжээнд гаргаж өгөх шаардж байгаа. Улсын их хурл итгэмжсэн төлөөлөгч энэ хуралдаанд томил гэж хэлж байгаа. За агуулга нь юу байсан бэ гэхээр улсын их хурлд ажлаа хариуцсан тайлгнадаг байгууллагын даргыг томилсон чөлөөлсөн асуудлаар нэг иргэн гомдол гаргасан.
За энэ практик хууль ёсоор ингээд цаашаа үргэлжлэх юм бол улсын хурл ерөнхий сайдыг огцруулах, улсын хурл ямар нэгэн албан тушаалтныг томилох асуудлаар томилогдоогүй хүн улсын хурлыг шүүхэд өгөх хэмжээний тийм гажуудал үүсгэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ гажуудлыг бол бид засах ёстой. Монгол улс бол парламентын засаглалтай гэж ярьдаг. Үндсэн хуулийн дээр төрийн эрх барих дэд байгууллага бол улсын хурл гэж хэлдэг. Хууль тогтоох эрхмэлийг гагцхүү улсын хурлд хадгалагдана. Улсын хурл Монгол улсын гадаад дотоод бүхий л асуудлыг авч хэлцэх эрхтэй гэж үндсэн хуулийн заалт байгаа. Энэ үндсэн хуулийн хил хязгаарыг ердийн шүүгт авч алхаж ерөөсө болохгүй. Тэгэд энэ гажгийг дасан зогсоох нэг арга зам бол одоо энэ цэцтэй холбоотой хүсэлт илэрхийлэх. Яагаад ийм гажиг үүссэн бэ гэхээр улсын хурл сүүлд шүүхийн тухай хуулийн дээр дээд шүүх хариалан тодорхойгүй маргааныг шүүхийн хариаллыг тогтоож өгч болно гэдэг байдлаар бичсэн. Гэтэл 97 онд цэцгийн тухай хуулийн дээр яг ийм заалт орцсон юм байл. Үндсэн хуулийн дээр бол цэцэд ийм эрх мэдэл олгогдоогүй байгаа. Яг энэ асуудлаар иргэн гомдол гаргасаар байгаад үндсэн хуулийн цэцээс шүүхийн хариалт тогтоогоод захиргааны шүүхэд улсын хурлыг авчид өгсөн юм байл. Тэгэхээр улсын хурл нийтийн захиргааны байгууллага шиг болж хувирж байгаа. Энэ бол үндсэн хуулийн дэг журам, үндсэн хуулийн суурь байгууллага өөрөө одоо гагахад хүрэх хэмжээний одоо эрсдэлтэй үр дагавар учраас энэ асуудлыг шийдэхийн тулд энэ арга замаар бид явж байгаамаа. Та бүхэн өнөөдрийн асуудлыг хариуцлагатайгаар дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна.